асар өөр тэнгэр газар шиг ялгаатай штэ. 15 жилийн өмнөх үйлчлэгээний салбар гэдэг бол дөнгөж бараг л суралцаж байсан үе. Элбэг доош ерөнхийдөө үед хэлчихлээ үйлчлэгч шууд хаа юмаа гэдэг миний санаж байгаа тийг санагдаад байна. За шууд хэлэхэд одоо цээж омогтой монголчуудын цэсэг өргөө хийж байгаа. Одоо тусгай зөвшөөрөл гэдэг энэ зүйлээр аж ахуйн нэгжүүд айгүйх боомдогдож байна. Стриптиз гэдэг чинь өөрөө тайлчих урлаг монголоо те. Тэгээ энэ бол урлаг энэ бүжгийн төр пол данс ахгүй юу? Сайн бацааны үзэгчдээ сонсогчдоо нийслэл подкастын шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаа үйлчилгээний салбарын төлөөллөөс бат ирээдүг үрж ярилцсанаа. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. Тэгээд нийслэл подкастын маань урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн бат ирээдүд бас баярлалаа. За тэгээд үзэгчдээ бас өөрийгөө танилцуулаач. За урилга гэдгээс нь хоёртой баярлалаа. За би бол бат ирээдүг хуваарь бизнес эрхлэгч үйлчилгээний салбарт одоо 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр яг энэ үйлчлэгээний чиглэл дотор entertainment show business төрөлд нь одоо бизнес эрхлээд 10 жил болсон байна. Тэгээд тэр дотроо одоо бар, караоке, стриптиз клуб, event hall буюу арга хэмжээ зохион байгуулах заал тийм ээ. За тэгээд хоол, хүнс үйлдвэрлэл зэрэг яг энэ үйлчлэгнийхэн чиглэлээр л ажиллаж байна. Тэгээд манайх чинь 5 салбар нийтдээ бараг 50 гаруй 60 орчимч байна уу ажлын байрыг бий болгоод залуучуудтайгаа нийслэл хотоос гоё хөгжүүлээгээд зүтгэл явж илээ. Үйлчлэгээний салбарт 15 жил ажиллалаа гэхээр 15 жилийн өмнөх үе. За тэрний дундах үе. Одоо үе 3-ыг харьцуулж хэлбэл юу нь ямар болсон бэ? Асар өөр тэнгэр газар шиг ялгаатай штэ. 15 жилийн өмнөх үйлчлэгээний салбар гэдэг бол дөнгөж бараг л суралцаж байсан үе. Нийслэл хот одоо ингээд метрополис хот болоод тий. За ингээд залуучууд хотын соёлд суралцаад гоё юм өөрсдийнхөө вайбыг олдог болоод хөгжмийн урлагийг мэддэг болоод тий клуб хөгжмийн одоо клуб хөгжмийн урлагийг мэддэг болоод за тэгээд ингээд одоо караоке гэх тий одоо өөрсдөө дуулах боломжтой ийм орчин бүхий орон зай үүсээд ер нь бол тэнгэр газар шиг зөрүүтэй ингээд бүгд ингээд шалчаад одоо оноор ингээд хөгжөөд явж байгаа. Дон чатанд тэгэхэд бол жишээлбэл шин клуб гэдэг урсгалууд орж ирж байна. Ресторан, лаунж гэдэг урсгалууд орсон. Өмнө нь бол зөв кафе, цайны газар гээд явцдаг байсан. За одоо ингээд 24 онд эдгээр нь илүү хөгжөөд одоо дэлхий те яаж энэ чиглэл хөгжиж чинь тэрийгээ дагаад одоо хоолнууд бид нар одоо жишээлбэл хоолны чиглэл дээр карбонара, паста, одоо сипуд 15 жилийн өмнө мэдтгүүлээд шүү дээ баг. Манай үйлчлэгээний салбарын соёл дэлхийн үйлчлэгээний салбарын соёлчийг хандлага одоо хэр зөрүүтэй. Монгол дэлхийн хоёроо харьцуулбал бас л болоогүй байна л да. Тэгээ яг энэ чиглэл дээр одоо ингээд жишээ бартендер гэдэг мэрэгжил өөрөө одоо бүр юм гоё урлаг болоод хөгжсөн. Энэ чиглэлээр бас манай Монголд аюул олон гоё бартендерүүд ингээд гараад ирдэг болсон. Дэлхийн бартендерүүд бол Монголд бол бас дэлхийд хөл нийлж явж байгаа. Дижнер бас аюул гоё явж байгаа. Караоке, ресторан, лаунжууд яг одоо энэ дэлхийн цаг үеэ дагаад тоног төхөөрөмж, тав тухтай байдал тий одоо бүх зүйлийг гоё ингээд хөгжүүлж байгаа. Энэ чиглэл дээр ерөөсөө хөгжихгүй байгаа зүйл бол бас нэг тодорхой хэмжээнд мэдээж үйлчлэгээний байгууллагын үйлчлэгээ. Тэр том зах зээлтэй орнууд чинь маш олон өрсөлдөгчнөр байгаа. Нөгөө өрсөлдөгчнөр нь нэг нэгнээсээ илүү байхын тулд үйлчлүүлэгчээ илүү татахын тулд илүү менежментээ сайжруулж байгаа байхгүй. Тэгвэл Монгол яг адилхан өрсөлдөгч зах зээлийг одоо ингэж гаргаад өгчвөл ялгаа авахгүй бусдаасаа илүү хөгжихийн тулд дагаад хөгжөөл явна. Үйлчлүүлэгчийн соёл ямар байгаа юу? Одоо манайхан чинь үйлчлүүлэгч бол хаан гэдэг үгийг нэлээд олон жил хэрэгжилж ер нь нэлээд л бас хэлэх дуртай шүү дээ. Үйлчлүүлэгч хоёр чинь харилцааны л одоо заагтаад байгаа байхгүй. Үйлчлүүлэгчээс одоо юм хүслээ хүсэж байгаа зүйлэн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар байгуул одоо өгөөд үйлчлэхэд үүрэгтэй болохоос ш тэнд үйлчилж байгаа одоо ажиллахгүй ажил нэгжлийн онцлог тэнд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч хаан гэдэг бол одоо эн чи хэдэн оноос хойш нэг элбэг доош ерөнхийдөө үед хэлчихлээ үйлчлүүлэгч бол хаан юмаа гэдэг миний санаж байгаа тийг санагдаад байна. Ингээд нэг айгуу сонио нөгөө за шууд хэлэхэд одоо цээж омогтой монголчуудын цэсэг өргөө хийж байгаа байхгүй. Би бол хаан юмаа гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө айгуу буруу асуудал л да. Үйлчлүүлэгч соёлтой байх хэвээр, үйлчлэгч соёлтой байх хэвээр. За энэ төрлийн бизнес ихэд хүндрэлтэй зүйл юу байдаг вэ? За хүндрэлтэй зүйл бол асар их байгаа шүү дээ. За тэгээд одоо ингээд яг нэг өгүүлэхэд бол одоо энэ подкаст, нийслэл подкаст тийм ээ. Одоо ингээд нийслэлийн удирдлагууд үзэж байгаа, сонсож байгаа. Одоо ингээд
анх удаага бид нар ингээд нийслэлийн удирдлагт дуу хоолойгоо хүргэж ийм эрхчлөө олж ийн гэдэг чинь бас үнэхээр баяртай байхгүй. Тэр нийслэлд одоо ингээд юу гэдгийг бид нар энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад маш олон одоо шашаатны шалгалтууд байдаг. Одоо жишээлбэл алкоголын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага заавал тусгай шуурал авдаг. Хүнс үйлдвэрлэлийн хилцс гэж байгаа бах. Тэгээд хүнс үйлдвэрлэлээс одоо жишээлбэл бар, караоке одоо зэрэг нь зөвшөөрлөө авахын тулд заавал одоо хоол гаргаж явах хэрэгтэй, хүнс үйлдвэрлэлтэй байх хэрэгтэй гэдэг нэг юм одоо 2000 оны үеийн л ийм юу байдгийн дүрм гэх юм уу те. Энэ одоо 24 онд үнэхээр авцалдахгүй байна. Яагаад тэгэхээр одоо залуучууд стартап бизнес хийх гэж юм уу те. Эсвэл би ч гэсэн одоо нэг юм хөрхөө нэг юм 30 м квадрат нэг юм хөөрхөн кофе шоп ажилладаг те. Тэнд гоё ингээд оюутан залуучууд 10 жилийн хоноод гоё кофе уугаад те MacBook гэж юм уу ноутбук гаргаж ирээд ингээд хичээлээгээд тэгээ ингээд гоё найзуудтайгаа ингээд сууж ийл та. Тэнд нөгөө кофе гарч байгаа гэдгээр өөрөө хүнс үйлдвэрлэлээс одоо зөвшөөрөл авах болж байгаа байхгүй юу? Үдээж гавж. Тэнгүүд тэнд галтгоо бай гэдэг шаардлага тавьчих. 30 м квадрат хүнд галтгоо байлгахаар одоо юу болох вэ? Боломжгүй шүү дээ. Тэнд ингээд одоо нөгөө сэндвич, бургер гэдэг нөгөө цаанаасаа үйлдвэрлээд гаргасан үйлдвэрийн лацтай одоо шинжилгээний бичгтээ бэлэн бүтээгдэхүүн брекфаст ингээд зархал зүг одоо боломжтой тий. Гэтэл тэнд ингээд том тоног төхөөрөмж, галтгооны газан билет, хин шүү сорогч, за одоо овн гэдэг маш том юм шарах шүүгээ, хөлдөөгч, бэлтгэлийн давцсан ийм зүйлүүдийг байлгаж иж, галтгоо байлгаж иж зөвшөөрлөө өгнө гэдэг. Одоо бизнесүүдээ ангилаад өгчмөр байхгүй. Ангидна гэдэг нь одоо хоол үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгуулга нь тэр чиглэлээр хүсэлтэй өгдөг. Тэгээд тэр чиглэлээр стандартын дагуу юма бэлддэг. Хоол үйлдвэрлэх шаардлагагүй үүснэг зөвхөн одоо нөгөө алкоголын чиглэлээр үйл ажиллагаа бол тэр чинь бод ингээд импорт оруулж байгаа ус ундаа арх пивийг ингээд ямар ч эрүүл ахуйн нөгөө зөрчихгүй тий хугацаанд дуусаагүй бол шууд ингээд хүн хөрөж уушаад ямар нэгэн хүнсний аюулгүй байл алдагдахгүй байхгүй юу. Энэ жишээ нэ. За тэнгууд баарн дээр жишээрээ тий. Техн дээр ингээд гой ингээд нэг хоёр залуу бүжгэлж ийл та нэг ганц пи барьцсан. Тэр хажууд нэг залуу зөөгчөө нэг гурилтай шүү тэгээ техн дээр идээ сууж авахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэнгүүд баарнд одоо ингээд одоо за баар ингээд өөртөө үйл ажиллагааныхаа өрсөлдөөнөөр тий одоо мид платер ч юм уу тий махан цуглуулга пицца энтрийг гаргаж болно. Тэрийг гаргах шаардлагагүй бас үйл ажиллагаа явуулах сонирхолтой бизнес эрхлэгчнэр байна штэ. Өөрсдийнхөө нөгөө объектэндээ тулгуурлаад тий интернетээр тохируулаад иймэрхүү одоо алдаануудаас болоод одоо тусгай зөвшөөрөл гэдэг энэ зүйлээр аж ахуйн нэгжүүд айгүйх боомдогдож байна. Бизнес эхэлж байгаа одоо залуучууд маань нуруугаа авахулж. Улаанбаатар хотод одоо сурч хөгжиж боловсрож байгаа оюутан залуучдын 60-70% амьдралын нуруунд дээр авч явж байгаа. Боловсон хүчин оюутнууд энэ салбарын. Тэр оюутнууд сургалтын төлбөр, автобусны мөнгө, хоолны мөнгө, тий? Одоо байрны мөнгө, амьдралаа авч явах. Ар гэрээсээ мөнгө авчихгүй өөрөөсөө ингээд сурч боловсроод хажуугаар нь хөдөлмөрлөж сурч штэ. Тэгээд ажил дээр гарчих гад энэ усыг хөгжүүлэх гэж явж байгаа залуучуудын энэ 4 жилийн хугацаанд одоо юу гэдгийг амьдралыг авч явж байгаа цорын салбар байхгүй. Бас жуулчны сезон эхлэх чинь тийм ээ. Тэгэхээр маш их жуулчид энэ жил бол нэмэгдэж ирэх бах. За тэгээд улсаас ч гэсэн ерөнхийдөө бас бодлогоор одоо Go Mongolia гэдэг гоё одоо юм брендинг юмнуудыг бас олон сурчлаганд хийж байна тийм ээ. Тэгэхээр энэ жил жуулчд бол нэмж байна. Тэгэхээр энэ ирсэн жуулчдыг чинь л одоо энэ үйлчлэгээний салбар чинь л аль болох л одоо тэр хүмүүсийн мөнгийг одоо сайн сервис үзүүлж ингээд авч үлдэх хэрэгтэй байх гэж би бодож байна. Тэгээд жуулчд гэхээр заавал жуулчдыг одоо ингээд хөдөө гадаа аялуулах биш. Энд чинь өөрөө эргээд танаа хотод чинь үзэж харах юм алгаач гэдэг юм уу. Тэгэхээр эргээд тэр хүмүүсийг хотод бас ингээд үзэж харах юмтай байлгах юм дээр л үйлчлэгээний салбарын би бол хамгийн том одоо гол ролийг үзүүлэх бас. Тэгээ ерөөсөө үйлчлэгээний салбар шүү дээ. Жуулчд нийслэл одоо ямар нэгэн хотын одоо нийслэлд нь ирлээ шууд хүний амьдралыг үүсгэх гэсэн. Өдрөөр за хотынх нь одоо түүх музей тусгалтын газруудыг үзчих чинь те орой бол ерөөсөө 80% нь хүний амьдрал. Клубт нь орж үзхийг хүснэ, караокед нь сайхан дуудана, стрит фуднийхээ урлагтай танилцсан те
Манайх стилбүүдийг хөгжүүлж чадахгүй шүү дээ. Тэ? Тэгэхэд бүх үндэстэнд баг одоо голомжны хоол гэж байна шүү. Тэд нар чи адилхан гадаа хоолоо хийж байгаа тий. Тэгэхэд тэд нар дээр тийм эрүүл ахуйн ч гэдэг юм уу ямар нэгэн тийм хүнч одоо шахал шаардлагууд байхгүй шүү. Одоо юу гэдэг солонгос хэсэг нэг улаан асуудал байждаг. Ороод нөгөө үдэнэ ч юм уу тогбугаа идэл тэгэл гомонгоо идэл махашааш идэл цөөжөг уугаад ингээд чөлөөтэй гой байждаг. Тэнд ингээд ард түмэн мөнгөтэй амьдрахын тулд амьдралаа авчихын тулд чөлөөтэй зах зээлд амьдраад шүү. Тэгэхэд манад ингээд эрүүл ахуйн шаардлага хангахгүй. Яг угаасаа Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангахгүй л тий. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага хангадаг болох нь залуучтай ажил биш байхгүй. Тэд бизнес хийх орон зайг л гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Бид нар шөнийн гудамж гэдэг зүйлтэй бодгомоор байна. Хуучин бол уг нь байсан шүү дээ. Гэрэл гудамж гэдэг айгүй их залуучууд цугладаг, соёлтой гоё очоод дуулдаг, коврлдаг, тэнцээ бүжгэлдэг, тий тэрүүгээр яваад гоё стил фудууд иддэг. Тэрийг сая ингээ байхгүй байгаа шүү дээ. Тэр сүүлдээ баг өөрөө зам харсан шүү дээ. Тэнд ингээл агсан цогтуу тавьдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн. Чи яг шөнийн гудамж тухайн үедээс гэрэл гудамжаар яг явж ирсэн үү? Явж ирсэн. Ер нь бол бүгд хоол тэнд өндөр агуулмжтай юм зарахгүй шүү дээ. Яг тэгэхээр тийм зөвшөөрөл хэлдэг байхгүй. Зөвхөн пив стрит фуд дээр үйл ажиллагаа явж ирсэн шүү дээ. Бүгд пивний хэмжээг хоолдог, шортлог их уугаад байсан болоо. Пив ихтүүлээд байсан болоо манай. Наад чинь бод нэг жоохон буруу мэдээлэл яваад байна уу гэж би хараад байна. Яг тэгэхээр яг тэр стрит шөнийн гудамжаар би өөрөө орой одоо тийч 5 дахь хагасаа бүтэн санд ажилладаг байсан. Яг хүүхдийн зөвгөн тэр замыг хагаад үйл ажиллагаа явдаг байсан. Тэр гэр бүлээрээ үр хүүхдүүдээрээ ингээд стрит фуд идээд ингээд зугаалаад зуны явд аялаад явж. Эхэндээ бол тийм байсан байгаа байхгүй. За тэгээд сүүлдээ болохоор тэр чинь яг л нөгөө хүүхэд дагуулж очно гэхээс ингээд хүмүүс бараг төвөгшөөдөг. Тэр ширээ болгон дээр пив тэгээд ширээ болгон дээр ингээд ойрлж харлсан хүмүүсүүд те одоо нэг тийм яг гэр бүлд бол тийм таатай орчин бол тэнд бүрдэж чадаагүй. Тэр яг ингэж байгаа нөгөө улс зөвшөөрлөө өгөөд тэгээ улсад татвараа төлөөд тэнд ингээд нэг хэсэг аваад үйл ажиллагаа явуулж штэ. Тэрийг одоо бэлгүүнээгээ залуу модел бэлгүүнээгээ залуу хийжсэн штэ. Айгу мундаг залуу байдаг. Маа бэлгүүнээ тэрийг бол их гоё хөгжүүлсэн. Гэхдээ энэ улс юутайгаа нийслэлтэйгээ уялдаж ажиллаж чадаагүй гэж би харна. Яг хэрвээ тийм байс сүүл рүүгээ би ямар байсныг мэдэхгүй байна л да би. Тэн дээр би юун дээр уялдаж ажиллаж чадаагүй. Тэнд одоо цагдаагийн тэ tourist guide гэдэг ч юм уу тэ одоо tourist police гэдэг ч юм уу тэ эсвэл одоо тийм цагдаагийн хараа хяналтыг тодорхой хэмжээнд нийслэл өөрсдөө анхаарал тавиад өгч гэсэн байхгүй. Тэр байгууллага хамгаалагч ажиллах боломжгүй байхгүй. Тэгэхээр тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийслэл татвараа төлөөд тэр татвараа нь одоо цагдаа нар төрийн яадных нь салинжж байгаа шүү дээ. Тэнгүүд за шөнийн гудамжийн аюулгүй байдлыг хангах гэдэг нэг ээлж гаргаад өчгөл өстой байсан байхгүй юу? Сая 700 мянган хүн амтай залуучуудын хотод болвол дахиад хид хідэн шөнийн гудамж бол байх л ёстой байх. Тэгэхээр энийг бол дахиад цаашаа зогсолтгүй бол одоо ингээд магадгүй өмнөх алдаанаас сайжруулад дахиад хийх л ёстой хин нэгэн. За хоёлоо тоо яриа тийм ээ. За ер нь бол ингээд 5 салбар ингээд ажиллуулахад нэг одоо оройд одоо эргэлдэж байгаа орлогын ер нь те дундаж хэмжээ. За тэгээд улирлын юугаар хэр одоо дээш доошо болж байна. За улирлаар ер нь бол орлого одоо хэр ингэж хэлбэлцэж байна. За энэ болохоор бас улирлын чанартай шүү дээ. Маргач нь эрсдэл суурь амсгалтай орон. Тэгээд 100-ууд мэдээж ашиг орлого нэмэгдэнэ. Өвлийн цагт бол ашиг орлогууд муудна. За тэгээд ямар нэгэн том баярын араас дараах сарууд бол тэжгээр уналтанд орно. Тэгээд тэр болгоны давж гарна гэдэг чинь одоо яг энэ аж ахуйн эрхлэгч бизнес эрхлэгч түрээсийн талбай, хувийн талбай, ажилтны цалин, урсгал зардал, тоог ус тулааны мөнгө гэл давж гарах гэж үүдээ үзэн л дээ. Тэр яг дундажлаад гэж хэлэхэд бол одоо сайн одоо юу гэдгийг удирдалтаа гэх юм бол тий. За нэг одоо удирдлын хэмжээнд бас тоо ингээ шууд толгой дээр бодоход бол хүндрэлтэй юм. Өдрийн хэмжээ нэг өдрөөр гэж яг баасан гаргийн орой тий. За яг нөгөө залуучдын одоо амардаг тий. Одоо яг гардаг орой. Ингээ ярих юм бол нэг 5 салбарын орлого бол ойролцоогоор нэг 25-35 саяын хооронд хэлбэлцэн. Стриптиз клубын одоо ажилд авнаа, стриптиз клубд ажилд авнаа тий. Цалин 5 сая, 10 сая гэдэг ингээд тийм одоо постууд айгүйх явдаг. Тэр тал дээр та одоо стриптиз клуб ажиллаулдаг юм яа.
Үнэхээр тийм одоо өндөр одоо цалин байдаг юм уу? Байлгүй яах вэ? Энд чинь өөрөө одоо стриптиз гэдэг чинь өөрөө тайлчих урлаг монголоор тий. Энэ өөрөө гол зүүн мэдрэмж би хэлсэндээ энэ бол урлаг энэ бүжгийн төр пол данс гэхгүй юу? Пол дансын урлаг энийг эмэгтэй хүний одоо гол зүүн биетэй хослуулсан одоо ийм гой харах урлаг тий. Энэ дээр одоо ажиллаж байгаа одоо тухайн бүжигчд маань одоо ТП-рээс хэлнэ чинь. Тийм үү? Тэнд орж ирээд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар тэр гой бүжгийг үзээ тэр гой шон дээр ингээд уран тогс шиг ингээд гой эргэлдээд тий ингээд эмэгтэй хүний бас гоо сайхныг ингээд хослуулсан тий энэ зүйлийг үзээд тэрнийхэн төлөө ингээд урамшуулаад тип өгнө. Тэр тип чинь ингээд нэг бүжигчин одоо жишээлбэл 30 хоног ажиллана тийм үү? Ингээд цуглуулад ингээд баглаа 5 тийшээ 10 Төвд ортой юм байна тийм ээ. Тийм ер нь 20 сая шийдэг тохиолдол байгаа. Тэгээ одоо дунджаар ер нь үйлчлэгийн салбарын зөөгчийн цалин ер нь хэдтэй байна? Бармены цалин хэдтэй байна? За хамгийн багадаа сая 600-аас зөөгчийн цалин бол 2 сая оронд байгаа. Тэрэн дээр нэмэлт хоол унааны мөнгө орж байгаа. Бармены цалин бол нөгөө тооцоо байдаг, дээрээс нь бараатай шууд харьцдаг гэдэг утгаараа дээрээс нь барменч өөр уран чадвар гэж байгаа шүү дээ. Тэ? Бартендерийн уран чадвар гэж байгаа. Тэрнээсээ хамаарал ерөнхийдөө тэгээд 2.5-аас 3 сая дэшегээ бүр том одоо ресторан бар тэ лаунж зэрэг газрууд нь бүр дэшегээ 4-5 сая өгч байгаа. Одоо ингээд Монгол улс тэр чигээрээ ажлын хүчний хомсдолд одоо орчлоо. Залуучууд нь ингээд гадагшаа яваад байна. За энд ажил хийх хүн алгаа гэдэг ингээд маш их одоо энэ шүүмжил дагуулж байгаа бас халуун сэдвүүд нэг л дээ. За манай үйлчлэгээний салбарт ажлын байрны олдц зэр байна. Ажлын байр болны онцлог бол олдоц бол яагаад байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө Улаанбаатар хотод байгаа бүх хоёрын залуучууд амьдрыг нуруунд дээр авч явж байгаа учраас тэднэрт нөгөө мэрэгчлэрээ ажиллах диплом аваагүй учраас ажиллаж чадахгүй. Өдрийн цаг хичээлтэй учраас өдрийн цагаар ямар нэгэн байдлаар ажиллаж чадахгүй. Тэднэрт ажиллах боломжтой цорын ганц салбар нь одоо энэ шөнийн шоу бизнес entertainment сая 800-аас 2 сая төгрөгийн цалин гэдэг бол яг үннийг хэлэхэд компани менежерийн цалин шүү. Тэгээд бид нар шөнийн цагаар ажиллаж байгаа үйлчлэгээ ачаалттай ажиллаж байгаа гэдэг үүднээс цалин бол өндөр байдаг. Тэ. Жижигхэн кафе ч юм уу бусад одоо юу гэдэг байгууллага өөрөө өөрсдийнхөө тогтоосон цалингаа өгнө. Гэхдээ түгээмэл нийтлэх нь сая 600-аас 2 сая орчим цалинтай байж байгаа. Тэгээ бас нэг ийм асуудал үүдээ. Ингээд нэг 16 толоотой залуучууд те. Тэр ч одоо залуучууд шүү дээ. Ингээд ажил хийгээ те мөнгө олмоор шүү дээ, амьдрмаар шүү дээ. За эсвэл зүгээр яг ингээд үнэхээр сургууль орж чадаагүй. За ингээд амьдралын боломж тааруулж юм уу. За те ийм одоо нэг 16 толоотой 15 бол арай болохгүй. Монгол улсад иргэний өмнөх аваад Монгол улс иргэн болдог чинь 16 нас тийм үү. Хөдөлмөрийн нас 18 тийм үү. Тэгвэл 16 толоотой хүүхдүүд амар их ажиллахгүй жирнэ. Өрөвдөөд ингээд би ингээд гэр бүтээд ичигсэн миний ээж өвчтэй, миний аав ийм би ингээд дүүгээ хоол авч гисэн намайг ажилуулчихэд би өста шалын чинь угаая би тэ өста бүх юм чи хий гэж байгаа залуучууд байна. Маш ихээр байна. Цагдаа орж ирээд 18 наснаас доош байвал тэ манайхыг торгоно. Насан туршгүй хүүхэд одоо хөдөлмөрийн мужир гэх юм те тэр хүн би тохиролцоод 2 хүн тохиролцоод цалингийн өгөөд явж байна. Хэрвээ цалингийн өгөөг бол цагдаа гомдоо гаргаад би хөдөлмөрийн мужир хийсэн ч юм уу те байгууллагууд нь тийм юм шалгалтаа явуул. 16 толгойд хүүхдүүд амьдралаа авчих хүнүүд ажилламаар байна. Ажил хийх хүсэж чинь тийм. Насан туршгүй ажиллах нь ажиллахгүй. За энэ дээр тэгвэл ямар шийдэл байна? Энэ дээр одоо тэгээд 16 нас хүрээд Монгол улсын иргэн болж байгаа бол тэгээд иргэний өмнөхөө авч байгаа бол хөдөлмөр хийх насыг нь шууд 16 болгох хэрэгтэй байхгүй. 16 хүүхд чинь одоо амьдралаа аваад явах насны юм шүү дээ. Тэр чинь жоох хүүхд гэхэд бас хэцүү байхгүй. Тийм биз дээ. Манай Монголд ингээд нэг юм 18 хүртэл заавал ажил хийх. Энэ чинь хүний амьдрах эрхийг ингээ хааж яддаг шин. Тэнгүүд эцэг их нь 18 хүртэл халамжлах хэрэгтэй гэж. Хариуцлахгүй эцэгчүүд энэ улсаар нэг шүү дээ. За тэгээд нийслэл бас энд бодлогын төвшөнд бас ямар тусалцаа дэмжлэгүүдийг одоо хийх ёстой. Үйлчлэгээний салбар маань өөрсдөө бас дараагийн төвшөнд яаж гарыг гэсэн одоо төлөвлөгөө байна. Энэ бол ерөөсөө миний харж байгаа маш амархан шүү дээ. Нийслэлд яаж оролцох вэ гэхээр зах зээлийн чөлөөлөлт өгч. Ажил хийх, бизнес эрхлэх боломжийг нээгээд өгч. Хин чадж байгаа нь мөнгө ол, хин чадж байгаа нь үйлчлэгээ сайжруул. Тэр дотор чи өрсөлдөөн гараад ирж штэ. Өрсөлдөөн гараад ирэхээр
хин илүү догчлолтой, тав тухтай, хин илүү гоё цэмцгэр гоё орчин бүрдүүлж чадна, хин илүү үйлчлэгээнийхэн соёлыг сайжруулж чадна. Тэнд үйлчлэл биш орж ирээд тэнд орлого ороод ирнэ. За тэгээд би бас нэг юм хэлэх юм мартсан байна. Сая тусгай шүүрлэлээр гэсэн шүү дээ. Бид нэг тусгай шүүрлийг 2 жилдээ нэг удаа сонгодог байхгүй юу? Тэ? Одоо 5 жил болчихлоо л доо. Тэнгүүд 2 жилдээ нэг удаа одоо бид нар тусгай шүүрлэл авахын тулд маш олон бичиг баримт бүрдүүлнэ. Ажлын байрны дүгнэлт, гадны айлгой байрны дүгнэлт, одоо кадастрын зураг энэ төр за ингээд орчин маш олон бүр үнэхээр бүр маш олон газруудаар явж ингээд баахан бичиг баримт бүрдүүлээ байцаагч нарыг иш хүлээж агаад зөвшөөрөл дүгнэлт гаргаж өгөх хүлээн бас энэ овоо удаан ажил болно. За овоо ингээд бичиг баримтаа бүрдүүлж агаад өгөө тусгай шүүрлэл авна. 2 жилийн дараа сунгана. Тэ? Яг нөгөө бичиг баримтуудаа хоёр ажил болгоод нэхнэ. Гэхдээ тэр өмнө 2 жилийн өмнө ингээд бүх юм тэнцээ гараад ирсэн тусгай шүүрлийг зүгээр тэмдэгтийн урамж буюу хурамжийг аваад дахиад шууд тунгаал та. Яг дахиад нөгөө нэг бичиг баримтуудаа бүрдүүлэх шаардлага. Гэхдээ 2 жилийн хугацаанд энэ ч одоо өөрчлөгчгүй шүү дээ. Тэгэхээр одоо 5 жил болсон юм байна шүү. 5 жил болсон. Тэгэхээр 5 жил. Тэр яг одоо амар болчихж байна л доо тий. Гэхдээ одоо 5 жилийн дараа бас яд давтагдана шүү дээ. Тий. 5 жилийн дараа дахиад нөгөө нэг дүгнэлтүүдээ байцаагч нараа бас нөгөө гаргадаг дүгнэлт гаргадаг дунд чатныхаа бүгд ингээд бас хүлээгээд ингээд бас юм бол нэг ингээд зөвшөөрөл гарсан бол тэр нөгөө дунд чатныхаа тэр галын аюулгүй юм хумаа шалгуулахдаа та хэд яг нөгөө мэрэгжлийн байцаагч нэрээ шалгаж гин үү эсвэл зүгээр худлаа ингээд бичиг даруулаад өгчөж гин үү? Энийг бол яг яаж үгтэй? Наадхай чинь худлаа бичиж өгнө гэсэн юм байхгүй шүү дээ. Мэргэжлийн байцаагч өөрөө ирээд дүгнэлтээ тавина. Дүгнэлтээ тавиад тэнцчихвэл дүгнэлтээ гаргаж өгнө. Тэрнээс бид нар худлаа бичиг баримт өгөөд дээшээ одоо юу гэдэг оруулаад өгөөд чинь энэ чинь хурамч бичиг баримт ингээд баригдана шүү дээ. Тий. Тэгэхээр боломжгүй. Тэгэхээр энийг бид нар ингээд байнгын ингээд нэг авцсан бичиг баримтаа ингээд дахиад тий ингээд тавтаад яваад байдаг. Энэ бас нэг ийм бэс одоо тэр гайг болчихлоо. Бичиг баримт давтаж байгаа юм биш л ах л да нөгөө байцаагч очиж ингээд ирж шалгадаг гэж байгаа л яхав тэр нөгөө үйлчлүүлэгчдийн хувьд одоо бидний хувьд л тэр бидний аюулгүй байдлыг хангаж гинэ л гэсэн үг юм шүү. Байцаагч шүү. Тий. Одоо байцаагч шалгана гэдэг чинь одоо ингээд байх ёсны юм ингээ яг энэ байранд байна уу гэдгээ шалгана гэдэг чинь бидний эрүүлгүй аюулгүй тийм объект юмд л оруулахаа үйлчлэгийг бид нар тэндээс авах гэдэг юм шүү. Ер нь бол зөв. Тий. Тэгээд нэг шалгаад дүгнэлтээр тэнцчихэд нь штэ. Одоо энэ ширээ яг ингээд гарч ирээд ингээд энэ 5 жил байж байна. Энэ ширээ ингээд ширээгээр л байж байгаа. Энэ дахиад энэ догчлтын зурагч байд юм уу? Энэ байгууламжийн зурагч байд юм уу? Энэ 50 метрийн зураглагч байд юм уу? Тэ энэ тусгай шууд шаардлагадаг бичиг баримтад тахгүй энэ гадын аюулгүйний дүгнэлч байд юм уу? Тэ эдрийг 5 жил за одоо 2 жил ихээр яхад 2 жилийн дараа өөрчлөхгүй л байхгүй юу? Хэрэв өөрчлөгдөж байгаа бол өөртөө ингээд байгууламжинд ийм юм өөрчлөлт орсон гэдэг зураглалаа өгдөг байхгүй. Тэгэхээр өөрчлөгдөхгүй л байхгүй. Тэгэхээр энэ яг нэг бичиг баримтаа дахиад ингээд тойруулаад нөгөө хүмүүсээ дахиад тойрол гүүгэл яваад идэг юм алдаа бас байдгийн. За ингээд ямар ч гэсэн бидний урилгыг хүлээж аваад одоо энэ үйлчлэгээний салбарт бас өнөөдөр хөрсөн дээрээ болж байгаа тий золон жаргал за болж үтэхгүй байгаа асуудлууд сайжруулмаар засал сайжруулмаар байгаа асуудлууд шийдлүүд за тэгээ бас үйлчлэгээний соёлын одоо чиг хандлагыг бас тодорхой хэмжээнд бас бидэнтэй хуваалцсан бат ирээдүйдээ баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. За тэгээд энэ бас нийслэл подкастаа дамжаад одоо нийслэлийн маань бас удирдлагуудаа таны усын санал одоо санаачлагыг бас сонсгох хаа гэж бодож байна. За тэгээд сонсоод бас асуудлыг шийддэг удирдлагуудтай байгаасай баймаар байна. Залуучтайгаа дэмждэг юм гоё залуус зэглээд удирдлагуудтай баймаар байна. Тэгээд болох уу байгаа хуу тэгж найдаж чинь. Тэгээд подкастаа хөрсөн хоёртаа баярлалаа. Тэгээд бас зарим зүйлээ мэдхгүй зүйлээ бас би мэддэг юм шиг буруу зүйл ярьсан байж магадгүй бас яг энэ яг бүр нарийн мэддэг хүмүүс нь буруу ярьчлаа гэсэн байж магадгүй. Тэгээд би зүгээр яг өөрийнхөө олж харснаар ярьсан учраас бас зэмлэх хүмүүс нь зэмлэх бах. Тэгээд явсан чадсан яданд л алдааг нь ярьлаа, оноог нь ярьлаа, амжилтыг нь ярьлаа, цаашдаа яаж илүү гоё болох уу гэдгээ ярих гэж хичээлээ. Тэгээд хаана бид нар ингээд залуу хүмүүс чинь энэ одоо улс орноо Улаанбаатар хотоо унган Улаанбаатар хотоо иргэний хувьд те нийслэл Улаанбаатар хотоо гялзаасаа л гэж хүсэж. Илүү гоё хот болоосоо л гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.